Монголчууд энэтхэгийн хойгийг эзэнсэн их Монгол улсыг Доглон төмрийн угсааны Бабур хаан 1526 онд байгуулсан нь 1857 оны хүртэл буюу Британий колони болох хүртэл тогтнож байсан юм. 1526 онд төмрийн угсааны Бабур нь Дели хотыг эзэлснээр Делийн султан тулс мөхөж их Монгол улс байгуулагдсан байдаг. Бабур нь Үзбекистаны ноён байсан бөгөөд Сефавид болон Османы эзэнт гүрний тусламжтайгаар Делигийн султан Ибрахим Лодиг Панипатын анхны тулалд амжаалж хойд энэтхэгт өөрийн засаглалыг тогтоосноор их Монгол улсын түүх эхэлж түүний аж ахуй Акбарын үед хүчрхэгдсэн байна. Тус эзэнт гүрэн 300-ны туршид өнөөгийн энэтхэг Афганистаны улсуудыг захирч байв. Тухайн үедээ Төмрийн улс эсвэл Хүргэн улс буюу Гурканы гэдэг нэртэй байв. Их Монгол улсыг үндэслэгч Бабур нь Чингис хааны удмын хүн байжээ. Монгол хаан